Манитар хотын хавьтшгүй язгуурт нэгэн хүн хаягдал өөдс залгаж ядуусын хувцс хийж ам зуудаг байжээ. Нэгэн удаа уловч хийх гэж хог дээрээс олсон зузаан ширийг нөхлөх гэж байгаад тэвэнд хуруугаас сүлбээд цусаа урсхан эвхэрч яолон байтал Витали дагин таарчээ. Гаднаа жирийн ихнэр мэт харагдах тэр дагин та юунд гасалж ганрайвэ гэж асуухад ядуу идэлчин зовж чаналсан учраас хэлв. Хичнээн хувцас өмсөвч, нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо. Хичнээн уловч угловч, үүлийн үрээ идэх цагт халуун нурам дээр нүцгэн гიშгэх хорвоо. Хэдий арга цаавч үхэж үрэгдээд үнс чандар болдог хорвоо. Хэдий өхөвч үүлийн ирэхээр ахин төрөөд үсэх, цангах, өвдөх, зовох, өтлөх үхэхийн гачлан донд гуйранч тавлан тэнүүлч заяа урдын адил үргэлжлэх нь хөөрхийё гэж дагныг хэлэхэд ойдлсны зүрх шимшрэн нулимс асгарч энэ гасланд тойргоос гитлэх арга байхгүй юу гэж асуув. Бүтээж чадах бол би аргыг зааж өгч болно гэхэд үлдсэн амьдралаа би үүнд л зориулъя гэж ойдлчин өчөв. Дагин түүнд баясгалант очрын авшиг хүртээж дөрвөн цаглашгүй сэтгэл гүүрүү ёгийг заажээ. Гэвч ойдлчин ир урдын дадалтай уягдаад төвлөрч чадахгүй байсан тул дагин түүнийг зам мөр товиргох увдас сойрхов. Хоосон чанарын агаарыг даавуу хэмээн сан. Хоосон чанарын агаарыг даавуу хэмээн сан. Хотол ухамсарын утсыг санхуун зүүнд сүвэл. Инрэл хайрын сэтгэлээр номын хувцсыг орл. Ингүү олон төрөлтөнд тэгш түгээн бяслаг. Ийхүү бяслагснаар хамаг оршихуун хоосон чанарыг нээв. Түүнийг мэдхгүй төөрч яваа төрөлтөн бүхнийг нэгүсэх болов. Хоосон чанар нэнт сэтгэл хосолсноор Махамутрын шидийг олсон гүүрүү Гандали цадаг дууллаа альдаж олон бод галыг гэгээрл төтлөөд хажтын орондоо морилжээ. Гүүрүү ёг гэдэг нь багштайгаа үргэлж нэгдмэл орших бясалгал. Хотол ухамсар гэдэг нь сансар нирваны суурь болдог түгээмэл ухамсар гэж буддын йогачара чиглэлд үздэг. Уугуул буюу байгаль сэтгэлтэй утга нэг. Ажиглагч ухамсар өөрөө юм. Номын хувцас урлах гэдэг нь номын бие буюу Дармакаяг бэлэгджээ. За энэ ойдлчин Гандалигийн тухайд миний бодлоор Манитар хотын ийм язгууртай хүн байсан байна. Тэгээд гэхдээ тэр одоо өөдс хувцс өмсөж ингэж ам зууж ядуу амьдэрдэг байсан. Тэгсэн чинь ингээд нэг өдөр хуруунд одоо твнэр сүлбэгдээд айгүй их тэрэндээ ингэж шаналаад сэтгэлээр унаад ингээ байжсэн чинь Витали гээд дагин таарсан. Тэгээд тэр дагин нь болохоор одоо энэ хүний амьдралыг өөрчлөх юм 8 мөрт уншсан байдаг. Хоосон чанарын агаарыг даавуу хэмээн сан. Энэ хүн одоо ингээд хогон дээрээс ингээд ерөөсө зузаан ширийг нөхлөөл хогон дээрээс янз бүрийн даавуу, өөдс юмнуудаар юм хийж ингэж амьдардаг байсан. Тэгээд тэрийг нь одоо нэг ясандаа үүлийн урвуулах байдлаар Витали дагин хэлсэн байдаг. Хотол ухамсарын утсыг санхуун зүүнд сүвэл. Одоо эргэн тойрны тэр хот тосгонд амьдарч байгаа тэр хүмүүсийн ухамсар болон хандлага өөрт нь гаргаж байгаа бүх хандлагуудыг санхуун зүүнд сүвэл гэж байгаа. Тэр зүүнийхээ одоо алхам тутамдаа тэр өөрийнхөө үүлэндээ одоо уялдуулж хотол ухамсарын утсыг ингэж санхуун зүүнд сүүлэх гэсэн байна. За энийг бол одоо нийт ард иргэд өөрийг нь тойрон хүрээлж байгаа хүмүүсийн ухамсарыг л ерөөсөө тэр хийж байгаа үйлтэйгээ уялдуулаа гэсэн санаа юм байна. За инрэл хайрын сэтгэлээр номын хувцсыг орл. Мэдээж инрэл хайрын сэтгэлээр одоо тэр өөдсөөр хийсэн зүйл өөрийнхөө эд агуурс амжиргаа хийж байгаа бүх зүйлдээ инрэл хайраар хандаа гэсэн санаа нь ингүү олон төрөлтөнд тэгш түгээн бяслаг. Ингүү олон төрөлтөнд одоо хин нэг
ялгаж салгалгүйгээр тэгш түгэж одоо тэрийг үйлдээ гэсэн санаа. За ингээд бясалгаснаар хоосон чанарыг олж нээсэн тухай гарч ийн. За гүрүү йог гэдэг нь багштайгаа үргэлж нэгдмэл орших бясалгал гэж байгаа. Гүрүү гэдэг нь багш, йог гэдэг нь одоо йог. За тэрийг одоо гүрүү йог гэж тайлбарлаж байна. Хотол ухамсар гэдэг нь одоо сансар нирваны суурь болдог түгээмэл ухамсар гэж буддийн йогочараа чиглэлд үздэг. Уугуул буюу байгаль сэтгэлтэй утга нэг. Уугуул гэдэг нь одоо байгаль, одоо нар сар дэлхий уул ус энэ мөнхийн энэ байгалийн энэ үзэгдлүүдийг хэлж байгаа. Тэгээд ажиглагч ухамсар өөрөө юм гэж байгаа. Тэгэхээр энэ хотол ухамсар гэдэг нь ийм утгатай байгальтайгаа нэг бол тэгээд түүнийг ажиглагч ухамсартай байх юм аа гэж байгаа. За номын хувцас урлах гэдэг нь болохоор номын бие буюу Dharmakaya-г бэлтгэсэн байдаг. Dharmakaya бас өмнөх дугаарууд дээр тайлбарлсан байдаг. За ийм байна. Энэ удаагийн дугаар.